За, хичээлдээ өргөн тавтаа морилоо. Өнөөдөр бид нар маш сонирхолтой зүйлийн талаар ярилцах гэж байна. Бүгдээрээ одоо ажиглалтаас авдаг таашаалын тухай ярих болно. Та нар би ажиглаа сурчсан. Би ажиглаж чадна гэж бодож байгаа хэвээр л байна уу? За, болж байна. Ажиглахад цаг зориулах нь яагаад чухал вэ гэдгийг би дахиад хэлнэ. Та нар хэр сайн ажигладаг вэ? Өөртөө ABCD гээд ямар нэг дүн тавиад үзтээ. Дүнгээ бусдад харуулах хэрэггүй л дээ. За, та хэр сайн ажигладаг вэ? Энийг хамт шалгацгаая. Энэ өрөөнд байгаа хэн нэгэн хүн ноён смайтыг алсан тодорхой байна. Хэн бэ? Өнөөдөр үдээс хойш 3:34 түүнийг мохоо зүйлээр цохид зэрлэгээр алсан байна. Та нар нэг бүрчлэн хаана юу хийж байснаа надад хэлээсэй гэж би шаардаж байна. Энэ аимшигт явдал болсон цагт яг юу хийж байсан юм бэ? Би унтлагын өрөөнд хөрөл эдлэл өнгөлж байсан. Би шатны доор эзэнтний буунуудыг тосолж байсан. Би петуниагаа сарвчанд суулгаж байсан. Цагдаагаа Смит хатагтайг баривчил. Та яаж мэдсэн бэ? Хатагтай 5 сараас нааш петуниаг суулгадаггүй бүгдээрээ л мэднэ. Түүнийг аваад яв. Ажиглалтаас бүх зүйл хамаарна. Хамгийн гол асуулт бол та хэр сайн ажиглагч вэ? За, нилээд хэдэн зүйл өөр болсон байгаа. Гэхдээ хоёрыг нь та нарт хэлж өгье. Тэгээд дахиад энийг үзье. Мөрдөгчийн цовны өнгийг хараарай. Өгсөн хүнийг бас хараарай. Энэ хоёрыг анзаараарай. Өөр болсон байгааг та нар олж харнаа. Энэ өрөөнд байгаа хэн нэгэн хүн ноён смайтыг алсан тодорхой байна. Хэн бэ? Өнөөдөр үдээс хойш 3:34 түүнийг мохоо зүйлээр цохид зэрлэгээр алсан байна. Та нар нэг бүрчлэн хаана юу хийж байснаа надад хэлээсэй гэж би шаардаж байна. Энэ аимшигт явдал болсон цагт яг юу хийж байсан юм бэ? Би унтлагын өрөөнд хөрөл эдлэл өнгөлж байсан. Би шатны доор эзэнтний буунуудыг тосолж байсан. Би петуниагаа сарвчанд суулгаж байсан. Цагдаагаа Смит хатагтайг баривчил. Та яаж мэдсэн бэ? Хатагтай 5 сараас нааш петуниаг суулгадаггүй бүгдээрээ л мэднэ. Түүнийг аваад яв. Ажиглалтаас бүх зүйл хамаарна. Хамгийн гол асуулт бол та хэр сайн ажиглагч вэ? За, нөгөө хоёр юмаа олж харсан байх те. Гэхдээ дахиад нэг удаа үзье. Уг нь нийтдээ 21 өөрчлөлт орсон байгаа л та. Анхааралтай үзээрэй. За, дахиад эхэлцгээе. Энэ өрөөнд байгаа хэн нэгэн хүн ноён смайтыг алсан тодорхой байна. Хэн бэ? Өнөөдөр үдээс хойш 3:34 түүнийг мохоо зүйлээр цохид зэрлэгээр алсан байна. Та нар нэг бүрчлэн хаана юу хийж байснаа надад хэлээсэй гэж би шаардаж байна. Энэ аимшигт явдал болсон цагт яг юу хийж байсан юм бэ? Би унтлагын өрөөнд хөрөл эдлэл өнгөлж байсан. Би шатны доор эзэнтний буунуудыг тосолж байсан. Би петуниагаа сарвчанд суулгаж байсан. Цагдаагаа Смит хатагтайг баривчил. Та яаж мэдсэн бэ? Хатагтай 5 сараас нааш петуниаг суулгадаггүй бүгдээрээ л мэднэ. Түүнийг аваад яв. Ажиглалтаас бүх зүйл хамаарна. Хамгийн гол асуулт бол та хэр сайн ажиглагч вэ? Энэ өрөөнд байгаа хэн нэгэн хүн ноён смайтыг алсан тодорхой байна. Хэн бэ? Өнөөдөр үдээс хойш 3:34 түүнийг мохоо зүйлээр цохид зэрлэгээр алсан байна. Та нар нэг бүрчлэн хаана юу хийж байснаа надад хэлээсэй гэж би шаардаж байна. Энэ аимшигт явдал болсон цагт яг юу хийж байсан юм бэ? Би унтлагын өрөөнд хөрөл эдлэл өнгөлж байсан. Би шатны доор эзэнтний буунуудыг тосолж байсан. Би петуниагаа сарвчанд суулгаж байсан. Цагдаагаа Смит хатагтайг баривчил. Тэгэхээр ажиглаж сурсан гэдэгтээ үнэхээр итгэлтэй хэвээрээ л байна уу? Анхаарлаа илүү сайн төвлөрүүлэх шаардлагатай шүү. За, тэгэхээр бид нар үнэхээр уншиж сурах хэрэгтэй. Уншдаггүй хүн уншиж мэддэггүй хүнээс ялгаагүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл
Чи уншдаггүй бол уншиж чаддаггүй хүнтэй адил байр суурьнд байгаа гэсэн үг юм. Бичиг үсэг тайлагдаагүй хүнтэй адил гэсэн үг. Унших ба уншиж байхдаа ажиглалт хийх үнэхээр чухал. Удирдагчид уншдаг хүн удирддаг. Та нар яаж уншихаа мэддэггүй гэж болно. Зүгээрээ та нар одоо л уншиж эхэл. Уншихдаа бас ажиглаж уншаарай. Чи уншдаггүй хүн бол одоо шууд л эхэл. Цөөхөн хідэн ажиглалт баахан учир тайлбар нь алдаанд хүргэдэг гэдгийг санахад илүүдэхгүй. Их ажиглалт цөөн тайлбар нь харин үнэнд хүргэдэг юм аа. Тэгэхээр эхлээд би адил төстэй онцлсон зүйлсийг ирж хайж уншнаа. Эхлэл 1-ээс 11 дээр 4 үйл явдал гардаг. 12-оос 50 дээр 4 хүн гардгаа гэснийг санаж байгаа байх. Хүнийг онцолсон байна. Матай, Лук 2-т Христийн төрөлтийг онцолсон. Марк харин тэгээгүй. Яагаад Марк Христийн төрөлтийг өгүүлээгүй юм болоо? Бас Иохан байна. Яагаад Христийн төрөлт байхгүй байгаа вэ? Иоханд чухал байгаагүй юм уу? Аль эсвэл Иохан Есүсийг Христ Бурхан гэж танилцуулж байна уу? Тэгээд бүхний эхлэл болох бүтээлээс эхэлж байна уу? Эхэнд Бурхан, тэр нь Есүс. Тэнгэр ба газрыг бүтээсэн Бурхан. Бага зайн ойлгоход тус нэмэр болдгоо. Зарим зүйлийг өөр нэг зүйлээс их зайд бичсэн байдаг. Их зай эзэлсэн нь илүү чухал гэсэн үг. Онцгойлж байгаа хэрэг юм шүү. Тэр дээр цаг үед доогуур нь зураас зурах, эсвэл тодруулах, эсвэл өөр ямар нэгэн онцгой фонт гэдэг зүйл байгаагүй. Тэглээгээд онцгой анхаарал хандуулдаггүй байсан гэсэн үг биш шүү. За энэ бол Ром номын хүснэгт байна. Номын хүснэгт гэж юу болох талаар дараа нь заах болно. Тийм болохоор одоо нэг тоох хэрэггүй. За Ром номыг харуул эхлэл мөн төгсгөл байгаа. Тэгээд 8 бүлэг теологийн тухай байгаа. 3 нь апологетикийн тухай, нэг асуултад хариулт өгдөг. Хэрэгжүүлэлт нь харин 5 бүлэг эзэлдэг. Тэгэхээр Ром номд юу чухал байна вэ? Ром ном нь 8 бүлэг суурь сургаалын тухай гарч байна. 3 бүлэг нэг асуултанд хариулдаг. Харин 5 бүлэг хэрэгжүүлэлтийн тухай. Эндээс дүгнээд харах юм бол Ром номын 3:2 нь итгэлийн суурь сургаалуудын тухай байна. Хэр хэмжээтэй, хэр урт бичигдсэн, хэр хэмжээний зай эзэлсэн байгаа нь онцолж буй зүйлийг нь харуулдаг юм аа. Тэгэхээр Ром ном теолог буюу итгэлийн суурь сургаалуудыг онцлоод байна. Их зай эзэлж байгаа бол чухал гэсэн үг шүү. Эхлэл номын хувьд 4 үйл явдалд 11 бүлэг зориулж 39 бүлэг нь Авраам, Исаак, Яаков, Йосефийн тухай. Харьцаа нь нэгийг харьцах нь 4 байна. Юу чухал байна? Авраам, Исаак, Яаков, Йосеф нарын амьдрал нь бүтээл уналт үер үндэстнүүдээс ч илүү чухал байна. Эдгээрийг нэгтгэхэд харвал бүтээл, хүн төрлөختөн, сонгогдсон үндэстэн 1, 2, 3, 4 үйл явдал. Сонгогдсон үндэстэн дээр 4 хүн байгаа. Юуг чухалчлаад байна вэ? Бүтээл, уналт үер ба үндэстнүүд чухал биш гээгүй. Харин Эхлэл ном нь эдгээр 4 хүнийг тэд Израиль үндэстэнд ямар ач холбогдолтой гэдгийг чухалчилж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хамгийн эхнээс хүн төрлөختний сонгогдсон үндэстний эхлэлээр эхэлж байна л да. 4 үйл явдал болон 4 хүний аль нь чухал байна вэ? Дараагийнх нь зориг юм. Ямар зоригтой вэ? За энд нэг сармагчин байгаа. Кокосны модонд авирчихсан түүнд зориг байгаа. Та нарт сайн харагдахгүй байгаа ч энэ сармагчин уйчихсан байгаа. Эзэн нь буцааж татахын тулд юм. Сармагчингийн ажил бол дээшээ гараад кокосыг модноос мулталж унгаах юм. Тэгвэл кокос газарт унаад эзэн нь цуглуулах боломжтой юм. Өөрөө модонд авирснаас хамаагүй хэлбэр арга л да. Энэ сармагчинд зориг байна.
Тэгэхээр яг л үүнчлэн Бурхны үгч хэлсэн зорилготой. Тиймээс Есүс энэ номд бичигдээгүй өөр олон гайхамшигыг үйлдсэн гэж хэлсэн. Гэхдээ тэдгээрийг бичиж тэмдэглэсэнгүй. Яагаад вэ? Учир нь тэнд зориг байгаа. Тиймээс та нар Есүс бол Месая гэдэгт итгэж итгэснээр мөн хамтаа болохын тулд юм гэсэн. Энэ бол тэргүүн зориг юм аа. За, хоёр зориг байна. Бэлхам ам, мөнхийн ам гэж болно. Гэхдээ ном болгонд зориг нь дурддагдсан байдаггүй. Гэхдээ аль нэг номыг судлахдаа тухайн номынхоо зорилгыг мэдэх хэрэгтэй. Жишээлбэл Израилийн хаан Давидын хүүгүн Соломоны сургаалт үгс оршвой. Мэргэн ухаан хийгээ сахилгад суралцаж ухаарлын үгсийг ухан ойлгох, ухаалаг хандлага, зөвчшүүлт, шудраг ёс, чигч байхын сургамжийг олохын тулд гинэн нэгэнд хэрсүү ухааныг эдэр залууд мэдлэг, хянамгай чадварыг өгөхийн тулд гэжээ. Хамгийн ихэнд номынхоо зорилгыг хэлж байна. Тиймээс номоо үргэлжлүүлээд уншихдаа энэ зорилгыг санаж унших хэрэгтэй гэсэн үг. Илчлэлт номоор 2 дахь жишээг өгье. Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас түүнд өгсөн Есүс Христийн илчлэл. Яагаад бичиж байгаагаа энд хэлсэн байна? Удахгүй болох зүйлс гэжээ. Нэгдээр нь Тэнгэр элчээ тэрээр илгээж боол яохондоо үүнийг мэдүүлсэн гээд тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтэн гэж 19 дээр бас хэлсэн. Өнгөрсөн одоо ба ирээдүй удахгүй болох зүйлсийг мэдүүлэхийн тулд энэ номыг бичжээ. Тэгээд ном нь өнгөрсөн одоо ирээдүй гэсэн ерөнхий томтой гэдгийг харуулж байна. 1-р бүлэг нь өнгөрсөнд болсон. 2 ба 3 дугаар бүлэг бол одоо цаг дээрх үйл явдал. Харин 4-өөс 22 дугаар бүлэг хүртэлх нь ирээдүйн тухай байгаа. Тэгэхээр Иохан ирээдүг онцолж байгаа биз дээ. За цааш үргэлжилье. Бид судалж буй хэсгийнхаа дэс дарааллыг нь харах хэрэгтэй. Энэ зургийг хардаа. Энэ юун зураг вэ? Энэ зургийг тайлбарлалаа. За ямар ч байсан 2 хуруу байна. Хоёулаа ямар нэг юм зааж байгаа бололтой. Тэр дунд буй тодорхой нэг цэг рүү зураач биднийг хандуулж байна. Бичээс ч гэсэн адилхан байдаг. Зүгээр нэг ерөнхий мэдээллийн ном биш. Харин таны анхаарлыг хандуулах гэсэн зохиолчийн тодорхой санааг агуулж байдаг юм аа. Микеланжелогийн гол сэдэв байна. Тэр түүнийг онцлон тэмдэглэсэн. Түүнийг зургийнхаа гол төвд байрлуулсан. Библийн текст ч гэсэн үүнтэй адил. Уран зохиолын аргаар бүтээсэн бүтээл юм. Тиймээс бид судлал хийхдээ тэр бүтээл юуг онцлон тэмдэглэж байгааг ирж хайх хэрэгтэй. Лук 3 дугаар бүлэг, Лук 4 дугаар бүлэгт баптизм, тэгээд сорилт гардаг. Дарааллыг нь анхаарч хараарай. Есүсийн үйлчлэлийн эхлэл үе. 3 дугаар бүлэг дээр Бурхан Есүсийг юу гэж харж байгаагаа баталж хэлсэн. Тэгээд Сатан ирдэг. Бурхан үгээ хэлсний дараа ирж байгаа. Энэ бол үйл явдлын дараалал. Зөв ойлгоход энэ нь биднэрт тус болдог. Сорилтын зорилго нь Бурхан Есүсийг хүлээн зөвшөөрсөн эсхийг шалгах тухай байгаагүй юм. Бурхан Есүсийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдгийг 3 дугаар бүлэг дээр айл хэдийн хэлчихсэн. Сорилтын зорилго бол түүний талаар Бурханы хэлсэн зүйл үнэн байсан гэдгийг харуулах байсан. Ингээд харахаар сорилтыг ойлгох өнцөг огт өөр болж байгаа биз дээ. 3 дугаар бүлэгт Бурхан аль хэдийн Есүсийг баталсан, харин 4 дугаар бүлэг дээр бид үр дагаврыг нь харж байна. За тэгээд шилжилт хөдөлгөөн бас байгаа. 2 дугаар Самуэлийг харъя. Давидын түүх байгаа. Эхний 10 бүлэг бүх зүйл сайхан амжилтаар дүүрэн тэр ялалт байгуулсан, тэр юу ч буруу хийгээгүй. Гэтэл 12-оос 24 дугаар бүлэг хүртэл бөөн асуудал гарч байгаа. 11 дугаар бүлэг дээр юу болоо вэ? Эхлээд түүний дуулууртай байдлын тухай, дараа нь шүүлт, тэгээ түүний гим нүглийн тухай байгаа. Шилжилт хөдөлгөөн нь нэг иймэрхүү дээш өксөж байна. Эхний 10 бүлэг гайхалтай.
Тэгээд сүүлийн 13 бүлэг нь маш гонигтай. Хөдөлгөөн өрнөж байгааг харж байгаа үсттэй. Зүгээр нэг баахан түүх биш байх нь ялгаа үүсгдэг тодорхой нэг зүйл рүү хандуулж байна. Хоёрдугаарт дахин давтагдж буй зүйлсийг ирж хаагаарай. Жишээлбэл Еврей 11-р бүлэг. Итгэл бол итгэлээр гээд бараг ишлэл бүр дээр байна. Итгэлээр Абель, итгэлээр Енох, итгэлээр Ноа, итгэлээр Авраам, итгэлээр Сара. Юу хэлхийг хүсэж байна вэ? Өнгөрсөнд байсан хүмүүс итгэлээр амьдарсан гэж үү? Бидэнд тэдний үлгэр жишээ байна. Энэ хүмүүс рүү буцаж очиод яаж итгэлээ сахисныг нь хараад суралцаарай гэж байна шүү дээ. Эсвэл дуулал 136-г хар. Эзэн талархагтун тэрээр сайн сайхан бөгөөд түүний хайр инрэл мөн хийх. Бурхтын бурхан талархагтун түүний хайр инрэл мөн хийх. Эздийн эзэнд талархагтун түүний хайр инрэл мөн хийх. Агуу гайхамшгуудыг ганцаар үлдэгч түүнд талархагтун түүний хайр инрэл мөн хийх. Мэргнээр тэнгэрсийг бүтээсэн түүнд талархагтун түүний хайр инрэл мөн хийх. Зохиолч юу хийгээд байна вэ? Тэр бурхны хайр инрэл мөн хийх гэж бараг 30 ишлэлийн туршид хэлж байгаа. Ингэж хэлэхдээ тэр Израилийн түүхийг өгүүлдэг. Магадгүй та нар ч гэсэн өөрийн амьдралаа хараад ийм юм болсон гэж хэлээд түүний хайр инрэл мөн хийх гээд нэмээд үзээрэй. Тэгээд явж байтал өвчин зовлон гарч болох юм. Түүний хайр инрэл мөн хийх гэж юу? Ээж минь өөд болсон түүний хайр инрэл мөн хийх. Бүх амьдралын туршид түүний хайр инрэл мөн хийх гэдгийг бид олж харах хэрэгтэй. Үүнийг зохиогч яаж хийж байна вэ? Тэр дахин онцлон хэлж байна. Түүний хайр инрэл бол мөн хийх гэж. За тэгээд холбоо хамааралтай зүйлсийг ирж хайнаа. Энэ хүмүүс холбоотой юу? Тэднийг хэн гэдгийг нь та мэдэхгүй. Үнэн дээр би ч мэдэхгүй. Ямар ч байсан тэд холбоотой хүмүүс. Ямар байдлаараа үүнийг л бид олж мэдэх хэрэгтэй. Бичээсээс бид холбоо хамааралтай зүйлсийг хайдаг. Есүсийн баптизм түүний сорилттой ямар холбоотой вэ? Тэнд нэг холбоо хамаарал байгаа. Энэ бүх үйл явдлууд хоорондоо холбоотой. Холбоо хамаарлын нэг жишээг та нарт өгье. Ёй. За энэ одоо хэн бэ? Энэ хүмүүс хоорондоо холбоотой. Та нар 11 сард Жинеттэй уулзна гэж би найдаж байна. За өөр нэг хэсгийг харъя. Матай 6-гийн 1. Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтэн. Стигвэс тэнгэртэх эцгээс чинь та нар чагнал олдохгүй. 2-дугаар ишлэл өглөг өгөхдөө 5-дугаар ишлэл залбирахтаа гэж. Өглөг өгөх болон залбирах нь ямар хамаатай вэ? Аль алин дээр нь хүмүүс бусдад харуулах гэж зөвийг үйлдэж байгаа. Ингээд харвал 2-оос 5-дугаар ишлэлүүдийн хооронд маш тодорхой холбоо байгаа. Иймэрхүү хэсгүүд дээр бүлгүүд хоорондоо эсвэл цогцлбор хэсгүүд хоорондоо хамаатай байдаг. Хамгийн гол нь ямар холбоо байна вэ гэж асуух хэрэгтэй. Ром 6-дугаар бүлгийн 1-2 ба 15-аас 16-дугаар ишлэл байна. Сайн хараарай. Тэгвэл бид юу гэх вэ? Тэгвэл яах вэ? Энэ хоёр адилхан уу? Тийм, бас үгүй. Бид юу гэх вэ? Эхний асуулт нь нэгүсэл ихсээсэ гээд үргэлжлүүлэн нүгэл үйлдсээр байх уу гэж байна. Үргэлжлүүлэн нүгэл хийх үү гэсэн гол асуудал дэвшүүлж байгаа юм. Бурхан маш нэгүүлсэнгүй учраас би улам их нүгэл үйлдээд байвал Бурханы нэгүслийг бүрэл их авна гэсэн үг үү гэж асууж байна. Харин хариулт нь тийм байх өчүүхэнч боломж байхгүй. Бүү тийм байг гэж байгаа. Тэгээд өөр нэг асуулт гарч ирсэн. За тэгвэл бид хуулийн доор биш нэгүслийн доор байгаа учраас хаяада нүгэл үйлдэх үү? Хариулт нь адилхан. Хизээч бүү тийм байгэ. Одоо бүгдээрээ шинэ гэрээний үүс ном руу очие. Стефаныг чулуудаж алсны дараа болж байгаа хэрэгэ. Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа.
Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Илч нараас бусд нь бүгд Юдэ ба Самарын нутгуудаар тархав. Стефаныг сүсэгтэй ирчүүд хөдөөлүүлж түүний хойноос ихэд гашуудан уйлцгаажээ. Харин Саул айлаас айлд орж ир им гэлгүй баривчлан шоронд хийж чуулганыг тарамдуулж байлаа. Саул хүмүүсийг хичээнгүйлэн барьж шоронд хийж байсан. Шоронд орно гэдэг нь үхэн гэсэн үг. Яагаад гэвэл шоронгоос хүн ганц л аргаар гардаг байсан үе шүү дээ. Үхсэн хүнийг оршуулах гэж л гаргадаг байлаа. Энэ хэсэгдэр хавчлага өрнөж байна. Бүгдээрээ Иерусалимаас тарж зугтаасан. Иерусалимийн чуулганд сүргээр нөлөөсөн байж таарна. Гэтэл дараагийн ишлэлийг нь харуул тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. Тэд Иерусалимд биш, харин Юдэ ба Самарын хотуудаар үгийг тунхаглах болсон. Тэгээд үргэлжлүүлэн уншаад байвал Самарын талаар түүх гарч байгаа. Эндээс харуул эхний дөрвөн ишлэл энэ ишлэлтэй шууд холбоотой байна. Үргэлжлүүлээд бүгдээрээ адил төстэй зүйлсийг хайх хэрэгтэй. Үүнийг олоход хэрэгтэй түлхүүр үгс нь шиг эсвэл адил мэт гэсэн үгс байдаг. Эдгээр нь шиг, мэт гэх үгсийг ашиглаж хоёр өөр зүйлийг шууд харьцуулж адил төстэй талыг нь харуулдаг. Жишээлбэл тэд царцаа мэт тоолшгүй олноороо ирдгээ. Тэд нар эрэхтэй царцаа шиг ирнэ л гэсэн үг. Үгээр дүрсэлж байна. Тэд нар Израилийн эсрэг яаж ирснийг ойлгоё гэвэл сүрэг царцаа нүүдлээд орж ирж байгааг төсөөлвөл ойлгох нь. Израилийн дайснуудыг сүйтгэгч царцаануудтай зүйрлсэн байна. Шүүгчид 6 дугаар бүлэг дээрээс дэлгэрүүлээд уншъя. Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байсан юм аа. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцаа мэт тоолшгүй олноороо ирдэг байлаа. Тэд газар нутгийг цөлмөхийн тулд орж ирсэн билээ. Тоолшгүй их царцаа гэж байна. Тоолохын аргагүй. Зүгээр ирээд л устгаж сүйтгэдэг. Ийм дүрслэл нь дайснууд Израильд ирээд юу хийж байсныг биднэрт харуулж байна. Тесалоник 5:2-оос өөр нэг хэсгийг жишээ болгон харъя. Учир нь эзний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ. За үүнийг тайлбарлах юм бол эзний өдөр хинч мэдэх аргагүйгээр гинт ирнэ гэж байна. Хулгайч ирэхдээ шөнө хинч мдээгүй үед ирдэг. Хүлээгээгүй, мдээгүй үед. Есүс ирэхдээ яг л тэгж ирнэ гэсэн үг. Эсвэл Тэнгэрийн хаанчил нь талбайд нуусан эрдэнэс шиг гэж байгаа. Яагаад вэ? Тэнгэрийн хаанчлал бол маш онцгой юм. Талбайд нуусан эрдэнэс бол маш онцгой. Үргэлжлүүлээд харуул юу гэж байна? Тэр эрдэнсийг авч явах боломжгүй тийм авраг том. Тийм болохоор байгаа бүхнээ зараад тэр талбайг худалдаж авах хэрэгтэй. Тэгвэл тэр эрдэнэс чинийх болно. Тэгээд Тэнгэрийн хаанчлал бол талбайд байгаа тэр эрдэнэстэй адилхан гэсэн үг. Тэнгэрийн улсыг хайж олоход маш хэцүү, гэхдээ маш их үн цэнтэй тэр эрдэнэстэй зүйрлсэн байгаа. За өөр нэг жишээ байна. Йона байна. Та нарын сайн мэдэх хэсгээ. Йона авраг загсны гидсэнд 3 өдөр 3 шөнө байсанчлан хүний хүү газрын зүрхэнд 3 өдөр 3 шөнө байх болно. Адил зүйлс гарч байна. Йоногийн амссан зүйл болон Есүсийн амссан зүйлийн хооронд адил төстэй тал байна. Харьцуулалт байна. Адил төс байна. Шиг гэсний жишээ хончин хоноо ямаанаас тусгаарладаг шиг тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад гэжээ. Есүсийн 2 дахь ирэлтийн талаар ярихдаа тэр бүлэг хүмүүсийг нөгөө бүлэг хүмүүсээс нь ялгана гэж байна. За та нар хончин байж үзээгүй байж магадгүй. Хончин юу хийдгийг та нар мэдэхгүй байж болно. Мэдэхгүй бол Есүс хүмүүсийг яаж ялгах гэж байгааг та нар ойлгохгүй гэсэн үг. Тэгэхээр хончин яаж ялгадаг вэ гэхээр за би энийг арай тодорхой тайлбарлаж өгье. Ихэвчлэн 10, 11, 12-тоо охин эсвэл хүү хоноо бэлчээрт гаргадаг. Ихэвчлэн 1 эсвэл 2-7 хоног бэлчээрт
хонио байлгадаг. Өдөртөө хонь ямаа нь холилдоод асуудалгүй байж байдаг. Аль аль нь өвсөн дуртай учир өвсөө идээд байж байна. Харин шин болоод унтах гэхээр тэднийг нэг дор байлгаж болдоггүй. Ямаа нь хоньыг хазаад байдаг. Хэн ч унтаж чадахгүй. Тэгээд ямааг тусад нь байлгаад хоньыг тусад нь унтуулдаг. Тэр хоёрыг хувааж тусгаарладаг. Тэгээд хоньч унтна, ямаач унтна. Хоньчин бас унтна. Есүс ийм л юм хийх гээд байна. Тэр хүмүүсийг бүгднийг аваад зөвхтийг нь зөвхт бусаас салганаа. Юутай харьцуулж байгааг ойлгохгүй бол зохиолч юу ойлгуулах гээд байгааг та нар ойлгож чадахгүй. Хоньчин хонио ямаанаас яаж салгадаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүүрлэл буюу метафор гэдэг нь хоорондоо ялгаатай хоёр зүйлийг хооронд нь ижил шин чанараар нь холбон харьцуулж нэгийг нь нөгөөгөөр нь шууд дүрслэн илэрхийлдэг бичлэгийн арга хэлбэр байгаа юм. Жишээлбэл Есүс бол хураг мэт, арслан мэт. Маш ялгаатай хоёр зүйл. Гэхдээ Есүс арслан хоёрт адил тал бий. Сатанигч бас арсландаа зүүрлсэн. Тэр бол олз хайж байгаа арслан. Түүний шин чанар нь Есүсийнхаас харин их өөр шүү. Энд ихэвчлэн бол гэсэн үгийг ашигладаг. Жишээ нь гэвч идүүгээ эзэн та бол эцэг маань, бид бол шавар, та бол бидний урлаачин, бид бол бүгд таны мотрын бүтээл гэх мэт. Энд харилцаа холбоо байна. Бид бол бүтээл болж урлагдж байгаа шавар. Эцэг болохоор хүслийнхаа дагуу биднийг бүтээж хэлбэрт оруулж байгаа. Есүс ингэж хэлсэн. Амийн талах бол би байгаа юм. Над руу ирдэг нь үлсэхгүй, надад итгэдэг нь хизээч цангахгүй. Тэр өөрийгөө амьд талхтаа зөөрлөж байна. Тэр бас би бол хаалга гэсэн. Та нар Есүс яаж хаалга байдгийг би ойлгосонгүй гэж болно. Энд жаахан даалгавар хийх хэрэгтэй л дээ. Үүнийг бид тайлбар хэсэгдээр үзэх болно. Энд юу болж байна гэхээр хоньчин хонио бэлчээрт гаргаад шөнө болох үед хониндоо унтах газар бэлдэж өгдөг. Тэгээд хашаа бариад нэг л хонь орж гарах боломжтой нарийн хаалга хийдэг. Ингэж нарийн хаалга хийснээр тэр хоньчин хонио тоолоход амархан болдог. Тэгээд тэр өөрөө тэр үүдээ хааж унтдаг. Тэгэхээр зохиолч маань үүнийг л хэлээд байгаа хэрэг. Би бол хаалга. Үүдийг нь би сахиж унтдаг. Би хамгаалдаг. Миний хоньноос авмаар байвал эхлээд надаар дамжих хэрэгтэй. Иннээс санаа аваад бид нар Америкчууд бид нар үгсэн бие дээгүүр минь гарч байж гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл намайг алхаас нааш хондид минь хүрэхгүй шүү гэсэн үг. За өөр нэг жишээ байна. Эзэн бол миний хад, миний цайз, миний аврагч, миний бурхан, миний хорогдох хад, миний бамбай, миний авралын ивэр, миний бэхлэлт юм. Эзэнд хад мэт нэг тийм онцгой чанар байна. Тэр нь яг цайз шиг. Тэр бол аврагч шиг, бамбай шиг. Зүүрлэл хэлээд байна. Зүүрлэлийг зөвхөн адил төстэй зүйлийн хооронд гэлтгүй эсрэг зүйлсдэр ч бас хэрэгэлдэг. Ингэхдээ ихэвчлэн харин гэдэг үгийг ашигладаг. Чөлөөт хүн мэт үйлд. Ирэх чөлөөгөө муу муухайг далдлах халахвч болгон бүү ашигла. Харин бурхны зарц мэт үйлд. Зохиолч энд юу хийж байна? Тэр харин гэдэг холбоо үгийг ашиглаж байна. Ихэвчлэн сөрөг утгатай байдаг. Нэг сайн, нэг муу, нэг хар, нэг цагаан ч юм уу голчлон адил төстэй биш зүйлсийг харьцуулахад энэ үгийг хэрэгэлдэг. Та нар энийг Үйлс 1-ийн 8 дээр харсан байх ёстой. Эхний үг нь юу билээ? Холбогч үг. Гэхдээ өгүүлбэрийн эхэнд биш байгаа. Их хэл дээр өгүүлбэр нь өмнөх ишлэл дээрээс эхэлж байгаа л да. Бид нэг ишлэлийн 2 дахь хэсэгтэй л ажилласан. 1-р Петр 2:16 дээр ирэх чөлөөт хүн ба бурхны боолыг эсрэгцүүлэх эсвэл ялгааг харуулж байгаа. Петр энд та нар бузар муу гэсэн үү? Үгүй ээ. Та нар бол сайн. Та нар бол ирэх чөлөөтэй хүмүүс. Гэхдээ бас боолууд гэсэн. Ирэх чөлөөтэй хүн яаж боол байдгийг. 1-р Петр 2-ыг уншаад үз.
тэр тайлбарлаад өгнө. Эцэст нь амьдралд үнэн зүйлсийг хай. Эхлэл 22 дээр Авраам өөрийн хүүг үргэл болгон өргөх ёстой болсон. Түүний зүрх сэтгэлд юу болж байгааг төсөөлөд үз. Мөсөгийн урд могоо байгаа. Тэгээд тэр нэг хүн наатахаа ав гэсэн. Давид болон түүний асуудлуудыг хар. Йохан Маркийг хар. Үйлчлэлээсээ хөөгдсөн. Петрийг хар. 100 хүний өөдөөс тэр босоод Есүсийн төлөө тулалдсан. Яг тэр шөнөө тэр бяцхан охинтой тааралдаад Есүсийг үгүйсгсэн. Энэ бүх зүйл амьдралд байдаг үнэн зүйлс биз дээ. За ингээд дараагийн хэсгээр эргээд уулзъя. 7 дугаар хазам илүү сонирхолтой байх болноо. Түр баяртай.